За хуулийн дээрэс нь нэмж хариулах хүмүүс бол манай ажлын хэсэг нэмээд бас хариулаар. За хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр алдарч авахлан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг 20 минутын үндэсний орон дээр байгуулагдаад ажилласан. За одоо хамгийн хүндрэлтэй зүйл бол энэ эдэлбэр газрын хил хязгаарыг тогтоох асуудлууд байгаа. Зарим яг хөө ерөнхийдөө бид нар зарчмын хувьд ерөнхийлөгөөнийхөө хилээр эдэлбэр газраа тогтоогоод явъя гэдэг ийм зарчим дээр ажилласан. За нэлээд олон газар бол хил хязгаараа ойлгомж одоо санал нэгдсэн газрууд бол нэлээд олон байгаа. За 7-8 шинээр байгуулагдах нь хотын ерөнхийлөгөөгүй зарим газрууд байгаа. Тийм учраас эдгээр ерөнхийлөгөөгүй байгаа газрууд дээр ерөнхийлөгөө батлуулж өгөх энэ ажлууд хийж байна. Энэ ажил бол бас нэлээд их цаг авч байгаа. За хоёр дахь үндсэн шалтгаан бол энэ хууль өмнөх их хурлын үед одоо батлагдсан хууль байгаа. За миний хувьд бол үндсэн хуультай зөрчил бол байхгүй, үндсэн хууль зөрчсөн зүйл бол байхгүй байна гэж ингэж үзэж байгаа. Зүгээр маш олон гишүүд бол энэ дээр одоо үндсэн хууль зөрчсөн гэдэг ийм санал ярьж байгаа. Тэгэхээр энэ хуулийг яг хэрэгжүүлж явахд бол бүгдээр нэгдсэн ойлголттой болж авах шаардлагатай байгаа. Улсын их хурлаасаа эхлээд тэгжээж хэрэгжүүлж эхлэхгүй бол шууд ингэж явахлаар бас янз бүрийн хил ам гараад ингээ нөгөө хуулиа хэрэгжүүлж чадахгүй бүр унахчих вэ гэж ингэж санаа зовж байгаа. Тийм учраас одоо энэ сунгасан хугацаанд ойлголтоо нэгтгэх чиглэлээр бол их ажил хийх шаардлагатай байгаа гэж үзэж байгаа.